Тэнгэр намайг ивэж их гүрнийг байгуул. Нэг захаас нь нөгөө зах нь хүрэхэд жинийн газар үлдээ би. Энэрх цаазлах хайр байж төр байдаг. Их хүссэн хүнээр төрийн жолог бүү хатах. Уулзснаас хойш удсан үзэгчдийн амар амгалан гэрий. Өнөөдөр манай нэвтрүүлгийн амирт 100 эрхмүүдийн нэгэн яа харахгүй мөн болох ухнагийн хөрөлсөхтэй бид нар уулзаад байна. Монгол тулхтны 100 эрхэм. Хүн гэдгийг бол бас харж үзэхээс гадна барьж үздэг юм байна шүү дээ Монголын ард түмэн. Ингэж л таныг өнөөдөр ард түмэндээ бариулж үзүүлэх гэж орсон. Миний дүүчин тэгэхээр ингээ хаанхын аль нутгийн хүн байна? Миний аавч одоо Сүхбаатар аймгийн хүн шүү дээ. Сүхбаатархны чинь бас нэлээд тийм одоо эр зөрөгтэй хүмүүс гэж ярьдаг шүү дээ. Их жанжил Сүхбаатарч байна тийм ээ. Ээжээ маань Говьлтай аймгийн хүн. Аав ээжээ хоёр маань одоо энэ Монгол гэдэг сайхан орны баруун зүүн хязгаараас ханилж олон сайхан өр хүүхэд гаргаж өсгөж хүмүүжүүлснийх нь дээрээс 3 дахь нь бий байгаа. Хэдүүлээ? Манайх гэр бүлээс 5 лаа. Тэгээ бас их сонин шүү. Сүхбаатар гэсэн нэртэй миний ажил амьдрал их холбоотой. За. Тэгээ манай аав маань бол одоо Сүхбаатар аймгийн хүн. Шидэм богдууд мань сэтгэл сэргээгээ доянгалаг. За би ч одоо Сүхбаатар дүүрэгт одоо амьдардаг хүн, амьдарч байсан. За тэгээ Сүхбаатарын нэрмжид 10 жилийн 2 дугаар дунд сургуульд өгсөн. За. Үеийнхэн хайрлагдах алтан аваафтай. За Сүхбаатарын нэрмжид Батлан амгалахыг сургуульд өгсөн. За. Сургуулаа төгсөнгүүтээ одоо Сүхбаатар аймгийн 152 дугаар ангиж Батлан амгалахын яамны харьяа тусгай батальоноос ажил амьдралынхаа гарааг Сүхбаатар аймгаас эхэлсэн. За тэгээ Сүхбаатар жанчны байгуулсан одоо Монгол ардын намын гишүүнээр илсэн. Холын холдорсогдох дарган нутаг мань алдартай. Хөрөлсөх гэдэг бас нэрний маань сүйд бас үг гэсэн дээр. Таны аав ээж хэрэг хоёулангийн тээврийн жолоочд байсан гэж. Хоёлаа тээврийн жолооч байсан гэсэн тийм ээ. Одоо бас нэг ярьдаг нэг тостой жолоочийн гэр үлдэрсэн хүүхэд байгаа юм. Тэгээд 7 настай байхдаа аавынхаа үрдээ сууж одоо машины өргөл анх хатгаж өөрөө араагаа залгаад анх одоо энэ Шилийн богдоос энэ Алтан аваа явах замд бай. Анх удаа аавынхаа үрдээ сууж машины өргөл барьж үтсэн байгаа. Тэгээд Юун санагдаад байгаа юм хэрэг эмэгтэй хүн холын тээвэр хийгээд явна гэдэг бол бас тийм ч амархан хэрийн эмэгтэй бас хийдэг ажил биш байсан баха. Тэгэхээр та тэр талаар бас нэг турсааж. тийм миний ээж чинь бол одоо бас жоохон тийм эрдүү талдаа эмэгтэй хүн байсан гэж хэлэх юм уу да. Одоо аав ээж хоёр маань хоёулаа бурхны хооронд очсон байна. Цэрэгт байсан ээж маань офицер байсан. Ахмад золтой байж байгаа дайрмасаа халагдаад одоо энэ талхны үйлдвэрт талхны тэрэг барьдаг байсан. Талхны дөрвөлжин. Дөрвөлжин тэрэг. Дараа нь тэгээ тээврийн тэрэг барьдаг болоод. Ер нь бас нэлээд тийм бяртанхайтай эмэгтэй байсан санагддаг шүү дээ. Одоо манай том ах хэтрийг бол одоо сугдаж явж байгаад өксийг гаргаж байгаа 5 сал аваа өгчдөг. Одоо 53 зээлзэн 30 хэд машины дугуйнуудыг ганцаархнаас олждаг гэдэг тийм эмэгтэй байсан. Нэг бодохоор бас нэлээд бяртай эмэгтэй байсан байгаа. Таны ээж хэд хэр урт наслсан? Ээж маань 60 хүрсэнтэй. Ижитэгэн байхад хагарсан чулуу дахиад хизээч эвэлдгүй шигүн нэн хэлий. Нулим саран зурж хэлий. Хагацхын цагт үхэл давж уулздаггүй шигүн нэн хэлий. Амьсгалан зангидаж хэлий. Ижитэгэн байхад би баян байсан. Хүний үр гэдэг амьтан хизээч нялхааран байдаг. Тэгэхээр бол өөрөө чигсэн бид нар ч гэсэн ээж аавдаа бол их янз бүрээр эрхэлдэг л дээ. Загнуулж эрхэлдэг. Би загнуулахыг эрхлэх гэж боддог. Зүггүйтэж эрхэлдэг. Тэнд буруудаж эрхэлдэг. Зөвдөж эрхэлдэг. Тэгээ өөрөө бол бас нэг зүггүйтэж яхан эрхэлж байсан байх та ижидэ. Тэрнээс нэг сэжим тасан нэг дуртгал ярих. Тэгэлгүй яах вэ? Хөөхд ах ч одоо ижээ авда эрхлэх гэдэг чинь одоо бодоход үнэхээр аз жаргал байж тээ. Одоо ч нэг эрхлээд авах ч болдохгүй юм байна шүү дээ. Нас бийг үзэж тэр юм уу? Хамгийн ойрхон байдгаар нь хаяа нэг их нэртэй нэг нялхах юм.
өөр хүүхдээ харж бас нэг жоох нялхрах юм. Ээжидээ эрхэлдэг хүн гэж ер нь бараг байхгүй үсттэй. Тэгэл байх. Тий. Хөөхд байхдаа аав ээжийнхээ сайхан хайранд бомбож явжтай л гэж боддیں۔ Би чигээрээ бас сая нэг тоглоноо. Тий. Тэр чи бас одоо ээжтэйг эрхэлж байгаа шинж шүү дээ. Эрхэлж. Манайх нэг байранд ороод нэг утас тавилаа. Тэр чи одоо зүгээр гэрийн утас шүү дээ. Тэгээ нэг өдөр ээжигээрээ тогломоор санагдаад гаднаас уцтаад. Өө сайн байна уу Цэндгоо л гэлдэгсэн чинь. Өө сайн байна уу гэл тэгж чинь. За Цэндгоо би ч одоо цахилгаан холбооноос ярьж байна. Уцаа чинь шалгаж байна. За Цэндгоо та нэг сайхан тоолоодох таа гэсэн чинь ээж маань тоолж эхэллээ. 1 2 3 4 5 гэл. 10 хүртэл тоолуулчлаа. Тэгэнгүүтээ. За та одоо нэг дээрээс нь доош нэг тоолоодох таа гэсэн чинь 19 8 7 гэл тооллоо. Тэггүүтэн жоохон байж байгаа. За та нэг орсоор нэг тоолоодох таа гэсэн чинь жоохон бодож ирсэн. Один дива гэдэг. Тэгээ дараа даваа гэж мэдсэн л дээ. Мэдсэн. Тэгээ нар одоо ээжигээр одоо ингээд зүнцэн хон ингээд тоглоод авах юм аа тэгэл. Ээжигээ би нэг баярлуулчлаа да гэж бодож исэн. Байлгүйх нэг хүүхд байхдаа их баярлуулж ирсэн. Мартин 8 болоод ээжтэй нэг хоол хийж өгч ирлээ. Тэ. Тэрэнд ээж их баярлсан. Тэр бол хүүхд байх юм л та. Дараа нь бас яг хөө ээжигээ бас нэг баярлуулсан бол тэр ч одоо төрийн өндөр алган тушаал юмтай улсын их хурлын гишүүнээ сонгогчоод ээж дээр очиж үнсүүлж яхад бас миний хөө одоо бас төр улстай их сайхан үнэн шууд зүтгэж яваараа гэж. Бас тэр үед ээж маань их баярлж ирсэн. Тэгээд яг хөө бас ээжигээ баярлуулж ирсэн үе их олон л доо. Тэгтээ ачийг хариулж чаддаг баха. Шудраг үйл хэргийн төлөө гал мэт төрөлцөх эр зоргоо мохон шантрааж үйл болно. Өөртөө тарсан ухаан суухан үеэс эхлээд хамгийн түрүүнд үзий ядсан юм чи юу вэ? Тэр маш тодорхой зүйл байд юм аа. Шудраг ус байдал. Бэлдуучлал. Ухнаагийн хөрөлсөх Аав ээж хоёр маань ч өвөө эмээ хоёр маань ч надад нэг зүйлийг захидаг байсан юм. Миний хүү шулуун шудраг зантай байгаарэ. улс төрийн нүүр нутгүй балбах цасан шуурга Өнөөдөр миний эрхэлж байгаа ажил маань бас хэцүүхэн ажил шүү дээ. хатсан өөрөө өсч ургасан улс төрч юм. Улс төрийн амьдрал гэдэг чинь хэцүү. Заримдаа нөгөө цоодлын хулангийн хэлсэн нэг дөрвөн мөр санаанд ордъё. Зөвхөн дээр гэрээ өрөө зүүн утасны илүү шүүхтэй хувцсаяад адуунд явсан нөхрөө хүлээгээд аяа жирийн амьдрах юмсан гэж. Тэ сайхан шиг. Илийн хат алдрахаар тийм үе бас энэ улсын амьдралд энэ ажилч бас тохиолдог зүйл биш шүү. Тэгэхдээ тэр үед хөмөн ч сэтгэлийн хаттай байгаарай гэж одоо загсан аав ээжийн маань захиас удснууд их тийм сэтгэлийн дэм өгч урам хайрлж хат суулгаж байдаг. Тэрнийхээ өчөөч гэсэн эдийн зэрэгтэй бас энэ улс төр гэдэг том одоо давлгаатай далайн дунд одоо сэлүүрээ чангатгаад сэлж явандаа л гэж боддоо шүү дээ. Би түрүү хэлсэн нялх ухаан бизнесийн арилгахын цагт хүн болгон юмыг сонирхдаг. Хамгийн түрүүнд одоо ухаарсны цагтаа таашаалтай хүлээж авсан юм чи юу бол энэ орчлонгоос? Цэргийн сургуульд ороод үсээ усуулаад эр цэргийн тангараг өргөсөн нэг өдөр байсан. Тэр өдөр за би чинь ингээд эр хүн болж байгаа юм байна. Цэл залуу насныхаа гал дүүлөө бодорч сэтгэл зүрх хоёртой шатаж явахдаа чин үнэн чамрахтай хэлж үзээгүй мөртлөө чиний төлөө өхье гэж би их орондоо хэлсэн юм. Би зэрэгц сул цогс. Тэгээд их орон тангараг өргөсөн. Тэгээ би чинь бол одоо өөрийнхөө төлөө биш их орны төлөө алтан аймаа зориулах ийм үүрэгтэй болчихлоо шүү дээ энэ өдөр гэж. Цэргийн тангараг өргөсөн тэр өдөр надад нэг тийм гэгэнд орсон ч гэх юм уу одоо сайхан сэтгэл надад анх төрсч. Тэрийгээ би хүн болжээ гэж одоо мэдэрсэн өдөр гэж боддیں۔ Да. Юу сургаал биелдэ Чингис үе мөнгөнд харам хойлонд нарийн цэргийн эрдэм гарамгаа ийм байх хэвээр. Төрийн харам. 시집 왔을 때나. Тангараасаа буцвал их орныхоо өмнө одоо цэрэл хүлээх ийм л одоо тангарыг өргөсөн шүү дээ. Эр хүнийг ер нь насанд одоо 90 цент хүрсэн эрчүүд бол нэг цэрэгт бол яваад үтчих хэрэгтэй байгаамаа. Хүүгээ бол цэрэгт тэр нэг одоо цэргийн албанд бол явуулаад үзэх хэрэгтэй шүү. Тэгжиж бас эр хүн болох суурь тавигддаг ингээл
манайхан их ярьдаг шүү дээ. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг? Тэглгүй яг энэ чинь Хараа заавал цэрэгт явж иж ирэх хүн болдог. цэрэгт далав хаана гэдэг бол өөрөө тэр хүнийг хүмүүжүүлж байгаа юм аа. Нэгдүгээрт энэ хүмүүжлийн асар том ач холбогдолтой юм аа. Тэгэхээр тэр цэргийн алав хаана гэдэг бол өөрөө эх орондоо хайртай, газар нутаг тусгаар тогтмол, аюулгүй байдал, ард түмэн гэдэг ямар агуу үнцэнтэй зүйл байд юм бэ? Би юун дээр оршин тогтнож байгаа? Энэ монгол хүн гэдэг өөрөө мэдэрч бийсгэлээрээ мэдэрч авч байгаа. Нэг ясандаа жинхэнэ эр хүн болж хүмүүжж байгаа байхгүй юу? Баатарлаг хүмүүсгүй их орон азгүй. Монгол улс баатарлаг их орончидтай байсан учраас тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан юм. Тиймээс бид азтай. Нөгөө талаас зэрэгт хүмүүсээ эрүүлжүүлж байгаа юм аа. Тэгээд байнгын одоо үзлэгт ордон шүү дээ. Хүнийг одоо 3 жил үзлэгт оруулаад өвчин зовлонгийн найрлагаад, арх тамхинаас хол байлгаад ингээд явж байгаа. Тэгээд хүмүүс зарим хүмүүс ярьдээ. Энэ цэргийн 3 жил гэдэг хацсар урт хугацаа шүү дээ. Хамаг байдаг залуунаас аваа явчихж байгаа юм гэж. 18-аас 21 нас гэдэг чинь өнөх хугацаа шүү дээ. Магадгүй тэр 3 жил тэр цэргийн албанд хаяж бие биелдэр оюун санааны сайхан зөв хүмүүжлэлтэй болсныхаа үр дүнгээр тэр өөрийнхөө амьдралын нийт хугацаагаа 10 жилээр уртсгаж байгааг үгүйсэхгүй шүү дээ. Цэргийн хаалгыг тэр удаан хаах. Одоо ердийн шаардлага бол байхгүй болсон. Хүмүүр хаах нь бол хүмүүжил төр иргэний хувийн холбоотой хамааралтай асуудал ийм л биш. За мотоспорт гэдэг чинь өстой бэрх спорт гэдэг юм байна. Сая таныг хараад ерөөсө 50 бахан аргагүй спорт юм биш үү? Монголчууд ч бас жоохон зөрөгтэй шүү дээ бас. Нэг ялангуяа одоо өдөөний ирчүүч одоо юм нэг хангалт сургана тэрэндээ тогтно гэдэг чинь одоо бас бэрхшээлтэй. Ер нь залуу хүний спорттой, эр зөргийн спорт тий. Хамаагүй одоо нас ахиж байгаа хүмүүст бол бас жоохон эрсдэлтэй. Одоо хүүхнүүд ч гэсэн ярьдаг болсон билээ шүү дээ. Монгол эр хүний одоо шинж чанар жоохон алдагдаад эр шинж чинь алдагдаад эмэгчин шинж чинь жоохон давмгаалаад байна гэдэг. Тэгээ явж байгаа явдал мөвдөл ч гэсэн ондоош болоод байгаа юм шиг. Нөгөө юу гэдэг лээ хэлсэн үгэндээ эдсэн хоолндоо сав болдогтой адилхан нэг тийм сайхан эрчүүд энэ Монголд их олон байгаасаа гэж би ер нь дотроо их боддtiin да. Тэгэхээр тань шиг одоо 1-2 хүн гэдэг юм уу нийлээд юмыг өөрчлөх боломж бас үнэндээ байдаг юм уу энэ цаг үед өөрчлөлт нөлөөлж чадах уу? Нэг тийм сайхан үг байдэн шүү дээ. Зориг эсвэрүүл ухаан эсвэрнэ гэж. Тэгээ улс төрийн шинжлэх хийн улс орноо өнгөтэй өтөө сайхан байлганд болохгүй бүтэхгүй байгаа юм а зас залруулна гэдэг бол зориг хэрэгтэй байна. Ухаантай хосолсон эр зэрэггүй ухаанаас хавьгүй илүү зүйлийг бүтээн зохицлоож чаддаг болохоор томоос том найдвар тавин хүлээж байна. Өнөөдөр улс төрийн зориг гаргах хэрэгтэй байна. Иргэний зориг гаргах хэрэгтэй байна. Ингэж одоо болж өгөхгүй байгаа зүйлүүдээ бид өөрчлөн шинжилэл чинь өөрөө шинжилгээ чинь хүн хийж байгааз. Тэр шинжилгээ чинь эр зоригтноо хийдэг байхгүй юу? Тэрнээс ч илгээд хэвдэж байгаа хүмүүс бас хийдэггүй. 1-2 хүний хүчин зүйл фактор гэдэг бол бас агуу зүйл шүү дээ. Гэхдээ ер нь Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга ухнаагийн хөрөлсөх хоёрын аль нь том юм бэ? Хүн нь том байх л да. Хөрөлсөх нь. Баярлалаа. Би ийм л бас хариулт хүлээж ирсэн. Санснаар болдгүй хүмүүний цэнхэрхэн орчлонд салхины аясаар хийсэн дарцаг явсан байви зарим нэгний зүрхэнд үейлэгдэхин орон зайтай зангараг зааж дэрвсэн туг явлаа. Үг гэдэг бол маш их учиртай. Нэг үг бол маш их хүчтэй юм байна. Хаяа өөрөө пал хийтэл нэг тийм хэвчдэг юм байлээ үгийг. Би тэгэхээр тэнийг бол боддог юм л да. Ингээд хүний одоо би бас багсаг мэдэх болохоор чи энэ бол бачимсан үедээ ч юм энэ бол алдуурсан үг гэж бодож байгаа. Алдуурсан үгээр нь хүний тодорхойлдог ийм болцсон үед бол хүн дандаа цэнэж явах уу, дандаа тийм алдаатай байх ч бас хэцүү. Гэхдээ үгийг бол маш бодолтой онгож юмар юм байна лээ гэж одоо уулзсных. Өөрөө чинь тэгээ дандаа буруу юм хэлдэг гээгүү л дээ. Би бол энэ бол зүгээр үг бол маш их хүчтэй учраас Томоотойгоо гэдэг дахин захиа. Тэн шүү би бас таамдаа тэгж боддөө. Аав ээж маань ч гэсэн одоо хэлдэг байсан. Миний хөө үгийг их сайн бодож хэлжээ гэж тань шиг.
Тэгвэл зарим хүмүүсийн мэддэг бүртлөө хэлж чаддгүй үгийг бас хэлж амьдрна гэдэг бол бас өөрөө утга учиртай байхаа гэж боддөө. Заримдаа би За. Одоо жоохон юмыг бодох цаг болсон байна. Бити хотлоо шоуцгаач. атахгүй гэлдэг хүн л дээ. Гэхдээ би хэлэхгүй бол өөр хэн хэлэх юм бэ? Бүгдээрээ хэлэхээ байчвал Тэр хэлий гэсэн үгээ хизээч хаанч хинээс ч айж мэлгүйгээр хэлж чаддаг эрд зэрэгтэй улс төрч болон төлөвшжээ. хэн бид нар чинь алдаа оноогоо засаж, хэн бид нар чинь хатуу хөтөө үгээ биендээ хэлж, тэрнээсээ тесэрч, асуудал үүсч, алдаа оноогоо хэлэлцэх юм бэ гэж бодох үднээс заримдаа бас хатуу хөтөө үг хэлнэ. Нийгмийн бозар болоо бүх юмыг гаргаж ир шүүртнэ. Нэг үеийн ноёрхол их удаан тогтно гэдэг бол эцсийн эцэст бол одоо улс орондооч гайтай, ард түмдөөч гай авчирдаг, тэр удирдахч хүнд өөртөө ч гэсэн Өөртөө ч их халтай хэцүү зүйл халтай зүйлээ гэдэг одоо бид нар дэлхий дээр болж байгаа үйл явдлаас олж харж байгаа шүү дээ. Тийм учраас ардчилсан улс оронд бол ардчилсан төр засаг байх хэрэгтэй шүү дээ. Тийм ээ. Хадгалууж явахнаас хоргоо машин ховдоо авсан хэрэгээр Монгол улсын төрөлд хууль хяналтын байгууллага шалгагдсан. Хэлс хэрэгт хэлмэгдэх шахсан хүний нэг бол би гэж өөрийгөө боддог. Улс төрийн ууган намын гишүүд дээр доргүй амаа өдүүлж дуугарт зүрхлэхээ байсан гай зовлонт цөвөн цагт зориг зан ам нээсэн хөрөл сүхийн үгийг улс төрчид сэтгүүлчид сүүлийн 10 шахам жил ишлэл аван ярьж бичцгээлээ. Хүмүүс бодож байгаа ахalta та бид гурыг ярилцж байгаад энд сууж байгаа юм шиг. Тэгээд бас Төмөр ах маань энд ажиллаар явж байгаа тийм ээ. Би бас ажиллаар явж байгаад ингэж сайхан таарлцсан. Энд харин их бэлгтэй сайхан учрал тохиолоо. Би ч гэсэн одоо жамуу хантайгаа энэ таарлцсандаа их баяртай байна. Монгол тулхтны 100 эрхэм. Их хурлын гишүүн байсан. Тэгээ сайн. Тэгээ нөгөө намын байрны уртал туг шатаалаа гэдэг нэг юм цагаан алчуур тууз ингэж толгоондоо ярьсан, уйчихсан. Тэгээ яг их хурлын танхимд орж ирэнгуутаа энд цаг төр эвгүй болж байна. Би тийшээ явлаа. Би хурал цуух гэж ирээгүй. Тийшээ явлаа гэдэг. Надад нэг тийм ирэмгий. Тэгээд нэг тийм хүн шиг санагдсан. Тэр талаараа нэг ярихгүй хэрхэн огшч вэ? Яаж сэтгэл чинь өдөлж вэ? Уур чинь хуржээ үү ч гэдэг юм уу те. Эр хүнд бол омгш сэтгэл төрсөн бай. Надад бол айх сэтгэл төрж исэн шүү тэрээд тий. Гэхдээ яг тэгээд улс төрчин амьдралч их тэмцэлтэй амьдралч шүү дээ. Тийм амархан одоо сэтгэлийн тэнхээ багтай хүн бол улс төрд явах бол хэрэггүй гэж би боддоо ирнэ. Тэр яг тэр чинь нөгөө манай намын байрлал бас нэг иргэний нийгмийн нэг хэсэг нөхдүүд дайраад намын маань тоог энтрийг шатаагаад ер нь бас намын байрыг жоохон эвгүй байдалд оруулсан. Сквотер жанчны хөшөө төлөө шээж мэйгээ намын байр дотор шүү дээ. Тэгээд ер нь нэг жоохон тэмцмээр санагдаад. Тэгээд толгойдоо альчуур ууж аваад л галсан да. Тэгээд их хурлын танхим дотор орж ирж нөгөө манай намын шатаасан туугийг үзүүлээд тэгээд талбай дээр жагсаал хийн ер нь одоо тэмцэн. Энэ Монгол ардын намыг бол одоо ингэ доромжлуулж болохгүй. Тийм учраас энэ намыг бол шүүмжилж болно гэж би боддоо шүү дээ. Шүүмжилж болно. Харин доромжилж болохгүй. Шүүмжлэл, доромжлол хоёр хоорондоо асар том ялгаатай гэж би ойлгодоо шүү дээ. Бид өнгөрсөн түүхээ шүүмжилнэ гэдэг бол ижи авгаа шүүмжилж байгаатай адилхан, доромжилж байгаатай адилхан. Өнгөрсөн түүхээ бид нар доромжилнэ гэдэг бол тусгай тогтнолоор тоглож байгаатай адилхан. Тэгээ одоо ч бас бол яг тэ тэр хурц ширүүн тэмцлийн тэм цаг үед өнгөрсөн байна шүү дээ. Ер нь бол цаашдаа бол одоо бид нар чинь ухаантай хүмүүс, монголчууд чинь бид нар чинь эвлэрч, нэгдэж, хамтарч, бие бинийгээ ойлгож, харилцан зөвшөлдсөж тийм ээ. Энэ улс орноо аль болохоор тийм одоо улс төрийн тогтвортой байдлыг хангаж, харилцан ярилцаж ингэж бие биентэйгээ гар санаа нийлж амьдрах хэрэгтэй юм аа. Тэрнээс биш одоо бол тэгээд тог ураад одоо талбайтайгаа тэмцээд байдаг тэр цаг үе одоо өнгөрлөө шүү дээ. Харьцангуй уснаас нам барих чинь гэж хэлж болох юм уу одоо 40 таа хүрэх гэж явна баг. Тэгээд тэр хатуу өгч тэгээд цагийн аясаар бас хүнээс өөрөө холддог. Үгчин ховордоод ирвэл чи зөнж байгаа дэр гэдэг бас нэг байдаг ш. Тэгэд эн чи ховордохоос гадна тэр чин бодох сэрх юм нь улам л хашир бол улам зэгцлээл ярих юм нь бодох нь ороод ирэхтэй зэрэг л хүнд юм болж байгаа байхгүй юу? Оргсон дээгүүр би хөл нүцгэн гიშ гэж яваа. Өвдхийн төдийд шантар бол алхахын хэрэг юусан бэлээ.
Өнгөрсөн замынхан өргөс бүхнийг би тууж яваа. Өрөөл бусдын төлөө гэхгүй бол амьдрахын хэрэг юусан бэлээ. Нэг тэтгэвртэй очиход нэг сайхан эхнэрээ дагуулад нэг өдөө очиж сайхан амьдрандаа гэж нэг ойн цагдаа ч юм уу. Хөдөө очиж ойн цагдаа хийн гэснээс энэ улс төр гэдэг юмд чинь хүн нэг орчхороо тэг гарч болдгүй юм л гэж их сонсох юм да. Тэгээд та үнэхээр тэтгэврийн чинь нас болохоор ингээд холдоод ирч чадах уу? Манах уу? Улс төр гэдэг юм чинь бас өөрөө нэг ирдэг цагтаа бас оршин байх цагтаа бас тэгээд баяртай гэдээ хэлүүлээд явдаг тийм цагтаа хийх ёстой юм а хийгээд дараа нь баяртай гэж хэлээд явж чаддаг байх хэрэгтэй байна. Нэг өсөндөө ардчилсан төр гэдэг чинь бол олоолаа асуудлыг шийднэ л гэсэн үг шүү дээ. Нэг хоёр хүн биш. Олоолаа хилцэж хамгийн зөв шийдвэрийг олж шийдэх ёстой гэсэн тийм зарчмаар явж байгаа. Төрийн хүн зарим хэрэгт уул мэт бат суух. Ер нь Монголын ард түмэн чинь бол эвсэг ард түмэн шүү дээ. Би бас харамстай зарим нэг хүмүүс Монголын ард түмнийг ховсгол уриалан дуудаад байгаа. Тэр ховсгол гэдэг чинь цус урсгах гэсэн үг байхгүй юу? Бид нар хийх ёстой ховсголоо хийцэн шүү дээ. Тэр 21 онд хийцэн. Тэр 90 онд том өөрчлөлтөө хийцэн. Одоо Монголд ховсгол хэрэггүй. Одоо Монголд хөгжил хэрэгтэй байхгүй юу? Зарим хэрэгт зарц мэт хөлдсөн явах. Ховсгол хэрэгтэй. Тэрнээс ховсгол биш. Тэрний төлөө Монголын ард түмэн бүгдээр хүчин зүтгэж байгаа. Сайхан нийгэм ирж байгаа. Бид нар сайн сайхан зүйл олныг бүтээж байгаа шүү дээ. Энийг бүгдээр бид нар харж байгаа. Би зэрэгц сул цогс команд. Зарим хэрэгт гал мэт дөрлцөх учиртай тухай өмнө нэг удаа хэлж байсан нь үгээ завтан хэлье. Тэгээ бодсон юм а 7 сарын 1-ний үйл явдал чинь сүүлдээ терроризм болж хувирсан шүү дээ. Би терроризм гэж ойлгодөө. Жишээ нь энэ ордон дотор бараг 400-аад орчим хүн байсан баг. Энэ дотор зөвхөн намын ажилтнаас гадна Монголын жирийн иргэд энэ дотор явж байхад хаалгыг төгжиж авч гаднаас нь чулуугаар шидэж жагаад гал тавьсан. Нэг өсөндөө энэ ордонд байсан тэр 400 хүнийг шатаах гэсэн оролдлого шүү дээ. Тэр утгаар нь би терроризм гэж ойлгодөө. Тэгээ сүүлдээ тэр жагсаал цуглааныг удирдахжсэн хүмүүс маань өөрөө жагсаал цуглааныхаа удирдлагыг алдаж орхисон шүү дээ. Тийм болоогүй байсан бол тэр олон сайхан залуучууд амь насаа алдах байсан уу? Тийм болоогүй байсан бол энэ олон сайхан төрийн албан агч нар цагдаа нар одоо эрүүл мэндээр хохирч дахир дутуулах байсан уу? Олон өрх гэр бүл үр хүүхдүүд өнчрөх байсан уу? Тэгэхээр бидэнд бодох юм их байгаа. Энэ Монгол улс тайван улсын тогтвортой байдалтай байх хэрэгтэй. Ингэж Монгол улс маань хөгжин шүү дээ. Бид нар чинь түрүү хэлсэн бид нар чинь нэгэн ахан дүүс шүү дээ. Цөөхүүлэх нэ. Бид нар бие биенийг хайрлаж амьдрах хэрэгтэй юм байна. Хайрлаж амьдрах хэрэгтэй. Монгол тулхтны 100 эрхэм. Та ер нь хамгийн сүүлд хийзээ байлуу? Ер нь бол эр хүн их нулимсаа хүнд үзүүлээд авах нэг сайхан байдгүй л гэж ярьдаг л да. Хамгийн сүүлд би 2007 онд нэг үлсэн юм байна. Нөгөө хэдэн сайхан залуучууд нэг амнасаа алдсан шүү дээ. Нэстэг дэрхтээ явж байгаад. Тэгэхэд нэг бүтэн өдөржингөө улснаа санаж байна. Тэгэхэд би мэргэжлийн хяналтын сайд байсан юм. Ордны онцгой байдлын сайд байхдаа тэр залуучуудтай хамт тусгай үүрэг гүйцэтгэж нисэж явсан залуучууд маань байсан юм л да. Дандаа таньдаг. Дандаа одоо миний зэрэгүүд байсан. Үнэхээр одоо харамсалтай санагдсан шүү. Тэр сайхан залуучууд маань хизээ хаана нүгэл хийцэндээ яагаад эдгээр маань ингэж амнасаа алдавдаа гэж бодгоос өөрөө ирэхгүй бас гэсэн. Төр чамайг мэрэгэн байхаваас төгөлдөр бас тунгалаг байхаваас арслантай тамгны чин дардас хатваас цусааран дэвтэгтэж бэлэн алтан соён бичин хазайваас ясааран ивж тулхадж бэлэн ард түмэн чин хүлээж байна аваа бас тэнгэрлэг бай. Тэгээ тэр өдөр гүр газар нэг манай өрөөгөр нэг орж ир таараа тэгээ битэр нэг хамтдаа нагаан шилийн гаргад тавьж хагаад тэдрийгээ дурсаж нэг актер уулснаа санаж байна. Огон тэр хүмүүс их оронд маань хэрэгтэй хүмүүс
Үр хөхтэй ээж авдаа ч ихтэй залуучууд байсан. Тэс нүг гим нүгэлгүй хүмүүс шүү дээ. Тэрнээс ч илүү гим нүгэлтэй хүмүүс амьд яваад байхад тэр хүмүүс яагаад ингэ бурхан авчт юм бэ гэж бодож. Тэс тал бурханд хэрэгтэй байсан учраас тэр хүмүүсийг бурхан авчтай л гэж бодож ирсэн. Тэгэхэд нэг сэтгэл хүндэж нэг үлсэн байна. Диваачин дүүмэр гарсан байлгүй дээ. Тийм ээ. Стал гэж. Тий. Тэгээ сая өөрөө чи ярьж байгаа хүн дотор би ганц хүнд их баярлалаа л да. Монголчууд ийм юм их дуртай байдаг. Гүр өдөр витер суучаад нэг шил арих гэж. Хувааж угаад гэж хэлэхэд бол хүн бол барагтай хашир намын даргуул хэлэхгүй шүү дээ. Би одоо нэг жоохон боцсоос суугаас ууж итлгээл ингээл ярина л да. Тэгээ та хэмэр гэдэг тал дээр ямар бодолт? Хэмэр гэж юу юм бэ? Хямралт гэдэг ч одоо бас харцангуй ойлголт юм да, тийм ээ. Хямрал ундаа гэж ярьдаг шүү дээ. Бид нэг ярьдаг шүү дээ. Нэг завхын өөдөө хүн гэж. Үйл ажиллагаа зөв бодолтой, зөв явдалтай тийм хүмүүс байдаг шүү дээ. Тэгээ чинь одоо их тийм сайхан хямралтай хүмүүс гэж ярьдаг шүү дээ. Хүний амьдрал янз янзын тохиолдол юм лээ. Ард түмний сүрийг түүний тоогоор хэмждэггүй. Цорын ганц хэмжүүр нь түүний оюун ухааны хөгжил болон ёс суртахууны төвшин байдаг. Тусгаар тогтнолоо сэргээ мандуулснаас хойш хон жилүүдэд ард түмнээ соён гэгэрүүлэх үйлсэд асар их ололт олж дэвшилд хүрсэн. Өвгдээдсэн уламжлалээр суурилсан ёс суртахууны төвшинч дээшилсэн юм. Монгол түмэн хэний ч сүрэн дарагдахгүй оюун ухааны хөгжил, ёс суртахууны үнэт зүйлтэй болсон байна. Энэ бол тусгаар тогтнолын нэн чухал баталгаа. Монгол ардын нам гэдэг бол уул хагсуургаараа энэ бол эрхчлөө тусгай тогтнолын төлөө байгуулагдсан нам. Өөрөөр хэлбэл манжийн талхинд байх үеэс нэгширсээр байгаа түүний сэтгэлд буюулсаар угаад хамгийн сүүлд богдоор нэвчиж 11 оны хувьсгалаар нэвчиж 11 оны хувьсгал Монгол ардын намыг төрүүлсэн шүү дээ. Яахаргүй түүх хаагаараа түүх марахгүй. Тэгээ энэ бол тусгаар тогтнол эрхчлөөний төлөө үүссэн нам. Явцын дунд бол манай эрэмгийн сэхэтнүүд бол Москвад очиод танайхаас энэ бошгийг халах бодлого одоо энэ коммунист бодлогуудыг бид хүлээж авахгүй. Бид нар бол зөвхөн тусгаар тогтнол эрхчлөөний төлөө явуулсан гэж хэлснийхэн төлөө амиа өгс олон хүн байдаг байхгүй. Атг шороо ширхэг чулууны чин төлөө хичнээн олон эрс амиан зул болгож өргөснийг сан их орон минь алтан соён буны чин ихэр загасыг амгалан байлгах гэж хичнээн жаавын үрс асгарсан цус урсан хөлсөрөн чамайг өмөрснийг сан эрхт төрмин. Тийм учраас би энэ ардын намд их баярлж барахж явдیں۔ Юугаар нь барахдаггүй энэ Монгол улсыг тусгаар тогтносон улс болгож чадсанаар нь барахдیں۔ Тусгаар тогтнол бол хүний амь насаар одоо үнцэнэ хийдэг байхгүй юу? Тусгаар тогтнолын төлөө бидний одоо өвгдөөс мөн ч олон хүн алтай бүлээн цусаа зориулж өнөөдрийн тусгаар тогтносон Монгол улсыг бий болгож авчирлаа шүү дээ, тийм ээ. Тэгээд чоосон дараа хамгийн сүүлийн нэг үг өгдөг. 1951 оны 12 дугаар сард санаж байна. Чоосон дараа би энэ модод Орос явж байгаа. Тэгээд онгоцны бодол дээрээс одоо явах гээд Германаас тамхи гаргаад татгсан ганцхан тамхи үлдсэн. Тэгээд Камсартаа хоёулаа. Хүн ч сүүлчийн тамхи татдаггүй гэсэн баха гэдэг талд тийш. Алуу тамхи өгөөч гэд Камсарынхаа тамхиг аваад амдаа зугаад авсаагаад дээшээ тэнгэр рүү ороод бас шин болчихсон. Тэгээд 7 бурхан од гарцсан байсан юм билээ л дээ. Тэгээд энэ тэнгэрт 7 бурхан од гарчиж сайхан од шүү. Байнга зүгжиг зааж идэв. Монгол эжийн сүүний шанахтай адилхан. Бид 7 анх ардын хувьсгалыг байгуулахдаа энэ 7 бурхныг нэг нэгээр нүдэлж авсан. Тэр хамгийн сүүлд байгаа жижигхэн од бол миний од байгаамаа. Тэгээ өнөөдөр харин харамсалтай миний дэргэд нөхдүүдээс мөн нэгэн ч алга. Гэхдээ энэ Монгол улсын тусгаар тогтнол тэнгэрт 7 бурхантай газарт галтай хамт дархлагдсан үлдчтэй гэж хэлээд онгоцон суугаад явсан. Тэгээд хойдон жил нь юу 1952 оны битүүний өдөр хаа жоосон дарга талигач болоод.
Тэгээ эх орондоо одоо алтан сайхан шарлан галт тэргээр Монголд ирж Ирж байсан. Ийм ирсэн одоо гэдэг юм түүхтэй шүү дээ, юм билээ. Тийм учраас тэр тусгай тогтнол гэдгийн төлөө бол бидний өвөг дээдс ямар их одоо амь нас үлэн цус саа одоо зориулж хүч хөдөлмөрөө зориулж хөлсөө гоожуулж тийм ээ. Тусгай тогтнолыг байлдан олж авчирсан. Бас тэгээ тэрийг хадгалж хамгаалж эдийн зэрэгтэй авчирна гэдэг нь өөрөө бас их агуу үнцэнтэй зүйл юм байна шүү дээ. Тийм учраас Монгол хүн болгоны хайрлж хамгаалж нөгөө нүдний цэцгийн мэт хамгаалж явах хэрэгтэй зүйл маань бол тэр тусгай тогтол юм аа гэж. Ардсан, онсон, сурсан, амьдарсан, боссон, тэмцсэн ийм л одоо түүхтэй одоо ном. Зөвхөн монголчууд бид нар багахан төтгөл энэ ардын ном чи Азад анх удаа байгуулагдсан ном юм билээ шүү дээ. Азда тэр дараа нь Хятадын коммунистийн 7 сарын 1-нд байгуулагдсан тэр Япон солонгосын намууч бүр 40 хэдэн онд байгуулагдсан. Энэ бол Монголын ард түмний л одоо нэг л бүрэлдэхүүн хэсэг шүү дээ. Харьцангуй үнэн гэж байдаг болохоос төгс үнэн гэж байдаг юм гэсэн. Тэгээ энэ магадгүй үнэн байна. Бах. Таны өрөөнд нэг дүүнхэр гэд бурхныг харж ирсэн. Тэгээд таны бас их сонин тайлбарыг энэ үед саналаа л да. Тэгэхээр тэр дүүнхэр гэдэг бурхан ягаад таны өрөөнд салсан, ямар учиртай юм гэдгийг бас хөрөлтөл сонин болов гэж бодлоо. Галын дэргэд тийм ээ. Тэгээ тэр их тийм учиртай юм билээ. Тэгээ одоо бас чи 90 жилийн өмнөх юм шүү дээ. 1921 он гэдэг чинь. Тэгээд 90 жилийн өмнө одоо ардын нам анх байгуулагдаж хоёр нууц бүлгэм нэгдэж нийлж. Тэгээ ардын хувьсгалын анхны долоод тэр үеийн одоо богж жавсан там бодогт 8 дугаар богд хийж өгсөн юм билээ. Тэгээ энэ бол одоо ардын намын бурхан шүү. Энэ бол одоо ажил төрөл бүтээх, амь насыг хамгаалах. Энэ ялангуяа одоо энэ том зорилго бодлогоо хэрэгжүүлэх, энэ том хувьсгал хийх, улс орныхаа тусгай тогтнолыг буцааж эргүүлж авчрах ийм зүйлд одоо зориулагдсан ийм одоо бурхан гэж одоо 8 дугаар богж жавсан там бодогт одоо анхны ардын хувьсгалын анхны долоод 7 ширхгийг хийж өгч долуулангийн хүзүүнд зөөж өгсөн. Тэгээд дараа нь тэр 1920 оны 6 сарын 29 байдаг хаа та. Чи улсын Салийн Данзан хоёр Оросыг зорж араас нь дараагийнх нь нөхдүүд зорж бүгдээр ирэхэд уулзж байсан. Тэжээс Оросоос нөгөө хувьсгал хийх цэрэг зэвсэг хөрөнгө санхүү өсөж очиж холбоо тогтооход ингэж явж байсан түүхтэй юм билээ. Тэгээд одоо сая бид нар бас нөгөө ардын нам гэсэн уугуул нэрээс эргэж авсан учраас тэр дүүхэр бурхныг эргүүл залсан юм учиртай их тийм түүхтэй зүйл байд юм да. Энд чи одоо хүн болоо төрсний дараа нэг аав чихэнд нь 3 удаа шивж нэр өгдөг да. Тийм нэр өглөө гэж түүнтэй адилхан энэ ардын нам гэдэг нэрээс анханд нь өгцөн. Тэгээд энийг түүх нь өөрөө харуулдаг шүү дээ. Дараа нь 1923 онд Сүхбаатар жанжинаас орсон. 1924 оны Монгол ардын намын богднаас орсон. Бодооноос орсон. 1924 оны Монгол ардын намын одоо 3 дахь их хурлаар энэ Монгол ардын намын анхны дарга байсан Салийн Данзан усч үхэлсэн. Энэ Монгол ардын нам бол байх ёстой. Манай нам товсголт гэж үг хэрэггүй, зохимжгүй юм аа. Бид бол одоо капиталын замаар хөгжих ёстой. Бид Швейцар руугаа хөгжих ёстой гэж хэлснийхээ төлөө ардын намын анхны дарга нь цаалуулж ирсэн шүү дээ. Хурал дээрээсээ баригдуулж. Тэгээд тэр цаг үеэс л одоо ховсголт гэдэг нэртэй хамт агуулганд цаана Коминтерны одоо бодлого шууд Монголд орж ирсэн ийм учиртай юм лээ шүү дээ түүхээ. Тэгээд тэрийгнээс цааш судлаад байхад тэр 1937 оны их хэлмэгдүүлэлт 1939 оны их хэлмэгдүүлэлт энэ чинь бүгд одоо энэ ховсголт гэдэг нэртэй хамт орж ирсэн тэр Коминтерны бодлого шахалтын одоо үр дагавар бид нар шилдэг тэргүүний сэхэтэн 30 мянган хүнээ тэрэн дотор ардын намыг толгоолж явсан хүмүүсээ ардын намын одоо сэхэтнүүдэд одоо амийн нэгтгэжсэн. Монгол ардын нам өөрөө бүр одоо өөрийгөө хамгаалж чадахгүй хэмжээнд хүртэл очиж байсан. Ийм л одоо гашуун дүүхтэй байсан юм билээ. Тэгээ одоо юмны сайн цаг ирж байна. Сайн цаг гэдэг бол хуучин юмаа сэргээх штэ бас нэг талаасаа бүх юм шинэ байх биш. Хуучин юмаа сэргэж үүх түүхээ судалж үнэн бодтой байдлаар нь үннээр нь гаргаж ирж тавих явдал бол хамгийн чухал л гэж ойлгож байна. Улс төрийн амьдрал өрнөд ирэх үед л хэлмэгдүүлэлтийн тухай яриа яг сүүдэрмэд дагдаг шүү дээ. Та нар өчнөө үнэ хэлмэгдүүлчихэд тэргээ юу гэж тайлбарлах гэдэг юм ч гэдэг юм уу. Энэ бол нэг тийм шинэ асуулт биш бах таны хувьд. Энэ шинэ сэдвч биш бах. Тэгтээ яригадаад идэх нь ямар учиртай юм бэ? Үнийг та юу гэж боддгийг? Таны хэлж байгаа нь л дээ энэ бол шинэ сэдв биш. Гэхдээ хязгаарч мартаж болохгүй зүйл. Бас Монголд хязгаарч ийм одоо цаг үе дахин давтагдах ёсгүй. Энэ нь бол Монголын ард түмний бүр зүрхэнд нь сэтгэлд нь бүр гүн шингэж үлдсэн зүйл байхгүй юу.
Тэгэхээр хэлмэгдүүлэлт гэдгийг Монгол Ардын намтай холбож бас зарим хүмүүс ярьдээ. Яг түүхийг үзэхэд Монгол Ардын нам энэ хэлмэгдүүлэлтийг хийгээгүй юм шүү дээ. Энэ Монгол Ардын нам ч харин өөрөө хэлмэгдсэн байхгүй юу? Энэ намын олон мянган гишүүд одоо хэлмэгдсэн байгаа. Тэр 1939, 1937 онд. Тэр бол одоо Оросын Коминтерны одоо бодлогын тэр нөгөө хилээд байгаа тэр ховсгалын үр дагаварч нь энэ байхгүй юу? Тэгэхээр бид нар ярьдаг шүү дээ нөө. Ганц үг ховсгал гэдэг үгэн дээр яриад байна гэж. Энэ үг биш байгаа. Тэр үгний цаана агуулга гэж байна шүү дээ. Яг одоо цагийн ирэхээр хүнд хэцүү цаг үе байсан учраас хүссэн ч хүсээгүй ч тэр одоо ховсгалт гэдэг таны хэлээд байгаа тэр нэрэнд дор тэр агуулгыг хүссэн ч хүсээгүй ч одоо хүлээн зөвшөөрөх тийм одоо цаг үе бас хүнд хэцүү цаг үе бас байсан байна. Шахалт байсан юм байна гэдэг нь гэж харагдсан юм л да. Энэ зүйлийг бид хийх гэж түр сүмэт. Би бол ойлгохдоо хүний сэтгэхгүй үг сэтгэхүйн тэр том илрэл бол өөрөө үг гэж бодож итэй. Тэгэхээр эн чинь нэг тэгээд богино хугацаанд сураад байдаг нэг тийм урлаг маягийн юм байгаад байгаа юм уу? Яг энийг асууж байгаа хэрэг та бол их сайн илтгэгчдийн тоонд ордог шүү дээ. Таныг ер нь олон лекц суглаан дээр одоо цаас харалгүй их сайхан илтгэж ярьж байхыг харсан л та. Тэгэхээр та илтгэх урлаг гэдгийг юу гэж ойлгодог юм? Ямар зүйлтэй холбож ойлгодог? Наполеоны хэлсэн сайхан үг үүдээ. За. Өдөртөгчм гэдэг бол бусдад итгэл найдвар төрүүлэгч байх ёстой гэж. Одоо ярина гэдэг бол өөрийнхөө бодлыг олон түмэнд хүргэж байгаа. Үр дүн гаргахын эхэл болно гэж ойлгодог. Тэ ярих ёстой, зөв ярих ёстой, зөв одоо ойлгуулах ёстой, дараа нь хийх ёстой шүү дээ. Би одоо нэг ийм байдлаар яг ингээд төрсэн хүн гэсэн бодлоо төрөхгүй вэ? Зарим төрмөл юм аа миний энэ гэж бодох тийм байлгүй. Зарим нэг зүйл дээр хариулахгүй гэж болно үстэй. Гүр өдрийн нэвтрүүлэгтээ ер байдалгүй шүү. Аратра гэж одоо энэ уран элтгэгч гэдэг бол бүр эртний энэ Итали үг баг. Их эртний уламжилтай юм. Уран элтгэгч гэдэг бол мэхлэгч байж болдог л байхгүй юу? Хотлоо ирдэг л хүн байж болдог. Өөрийгөө л дэлгэрдэг. Өөрийнхөө мэдснээ дэлгэрдэг. Өөрийнхөө гаргалгааг дэлгэрдэг. Зөвхөн мэдснийг хүнд ярьж өгнө гэдэг бол хуучин юм шүү дээ. Өөрийн гаргалгаа, өөрийн сэтгэл, зориг, эр зориг, улс төр эр зориг нэн төрөө хэрэгтэй. Төрийг бол эр зориг, эхийн сүв хоёр барьдаг. Тийм шүү. Саяхан би нэг хүнзийн нэг үг уншлаа. Холын бодлогогүй бол ойрын хэрэг үл бүтмөө гэж байгаа. Тийм. Асар их хүнээр олдсон тусгаар тогтнолоо хамгаалан бэхжүүлэх нь үе үеийнхний дээдлэн эрхэмлэх үйлс юм. Бие даасан улс бүрэн утгаараа байна л гэж үзэж байвал эхний ээлжинд бид нар ард түмнийхээ хүнсний асуудлыг шийдэх ёстой гэж бодож байгаа. Хүн болгон хоолтой байх ёстой. Тэгвэл эрүүл хоол хүнстэй байх ёстой. Тэр ёстой нэг яриад байдаг ховсгалын чинь хоолн дээр их цаг болцсон ба шүү дээ. Тийм ээ. Тэгвэл бол монголчуудынхаа идж байгаа зүйлийг муухай зүйлийг шилэхгүй байна л да. Зөв хоолт хийх ёстой юм лээ бид нар. Тэр хүнс хоолоо шинжлэх ухааны үндсэлтэй тохируулж идэх ёстой гэж. Одоо бидний өвгдөөс ярьдаг гэсэн монголчууд өдөр болгон мах иддэггүй байсан юм аа. Зөвхөн өвлөрийн үйлрэлд мах иддэг, хавартаа борцоо иддэг, зун намартаа бол сүү цагаа иддэг аваадаг гэсэн. Энэ нь өөрөө байгалаасаа нэг арга билгээрээ тэр хоолоо зохицуулт хийж өгч штэ. Тэр гурлаа тэр төмс хүнсний ногоогоо эх орныхоо одоо энэ хөрсөн дээр ургуул талсан тэр бүтээгдэхүүнээр ард түмнээ хангаж чаддаг улс байх ёстой. Тэр үйлдвэрлэлийг бид нар бий болгох ёстой. Тэгж чадвал энэ Монгол улс тусгаар тогтносон Монгол улсын эхний одоо бодит жишээ инэ гэж ойлгож байгаа. Хоёрт нь одоо үүнтэй залгаагаад гарч байгаа зүйл энэ эрчим хүчний асуудал байна. Энэ Монгол улс өөрийгөө эрчим хүчээр хангах ёстой байна. Дараагийн нэг чухал юм бол бид нефт үйлдвэрлэх ёстой. Өнөөдөр бид чинь 100% гадаадаас хараад байна шүү дээ. Оросоос 98% авч байна. Хятад Солонгосоос 2% авч байна. Тийм учраас эх оронд нь байгаа баялаг юу вэ? Энэ чулуун нүрс байна. Энэ чулуун нүрсийг бид нар шингэрүүлсэн төлш болгож чадах ёстой. 100% дотоодынхоо эрчим хүчийг хангах ёстой. Хоёр хэл ажиллахгүй байлаа ч гэсэн эх орондоо хоолой иддэг, эх орноо эрчим хүчээр хангацдаг, эх орондоо нефтээ гаргацдаг байвал энэ Монгол улс сайхан амьдрна гэж бодож байна. Энэ их том зорилт бодлого. Ойрын хугацаанд монголчууд бид ёстой нэг бүсээ чангалж байгаа чамаагүй хийж амжуулж чадвал бид цаашаа сайхан амьдрах юм боломж нөхцөл бидэнд байна. Дээр нь зам харилцааны асуудал байна. Энэ мэдээлэл технологи гэж одоо агуу зүйл биш үү? Энийг хөгжүүлэх ёстой. Монгол тулхтны 100 эрхэм.
энэ эрх мэдэл гэдэг юм уу хүнийг одоо өөрийн мэдлгүүгээр хувирч бас өөрчилчихдэг зүйл юм шиг байна. Хүн ихэндээ бол өөрийнхөө өмнө байгаа эрх мэдэлтнийг бол маш сайн цэвэр одоо зөв тунгааж харж чаддаг бол өөрөө түүнд хүрчээрээ бас өөрийнхөө хувьсаа өөрчлөгдөж байгаагаа хүн бас төдий бүр мэдэж чаддаг юм шиг байна. Тэгээд та өөрийнхөө энэ өөрчлөн хувьсагдж байгаа байдалтай яаж ойлгож одоо ханддаг юм бэ? Нэг юурээс огцноос ордгүй. Зарим хүмүүс нэг юм төрмөл их оромж, дайчин, эр зоригтой юм шин чанартай байдаг. Түүний нэг нь таныг юм болоо гэж ингэж боддөг. Тэгэхээр энэ бол бас удам ухсаа залхсан юм шинж чанар. Гинт ингээл одоо яа гэм дээ. Таны аав жишээ нь ямар хүн байв? Энэ 2004 онд. За ингээд онцгой байдлын сайд болохоор ингээд улс төрийн шийдвэр гараад. Тэгээ аавда хэллээ дээ. Аав нь чамд нэг юм ярьж хөө гэтдэг гэсэн. Тэгээч гэсэн. Тэгээ хоёр нөхөр суугаад ярьж ийн гинэ. Өнөө аав ярьж байгаа. Тэр нөхөр хоёр хүүтэй байхгүй юу? Тэгээд нөгөө нөхөр ярьж ийн гинэ. За том хүмүүс сайд болсон гэл. Тэгс нөгөө халамцуу найз нь тэгсэн гэж байгаа. За тэр ч төр юм аа гэсэн гэж байгаа. Тэр нөхөр жоохон уур нурсан байгаа ч тийм. Тэнгүүтээ дараагийн хүмүүс хэлээсэр болсон гэсэн гэж байгаа. Тэгсэн нөгөө найз нь за тэр бол харин бүр юм аа гэсэн гэж байгаа. Яг үнэ. Тэгэхээр аав манад тэрүүгээр юу хэлэх гээд байна гэдэг бол тэр төрийн сайдын алба гэдэг бол тэр мөнхийн зүйл биш шүү хүмүүн. Чи сайн бодож яваарай. Тэр бол бүр зүйл биш шүү. Битээ сагсуураарай. Битээ ангироорой. Битээ тэр эрх мэдэлд умбаарай. Тийм ээ? Өөрийгөө битээ тоогоорой. Наа чи хязгаартай зүйл шүү гэдгийг л надад тэр үгээр одоо ойлгуулж хэлж ирсэн юм байна гэж одоо боддоо юм да. Аав минь эгэл нэгэн боловч ааваас цааших бүх үеийг харах аргагүй миний цонх тэр хүн байлаа. Тэр хүнээр би 20 дугаар зууны ихэнх үеийг харж, тэр хүнээр би 19 дугаар зууныг харж, тэмцэл цөхрөл амарсанаа чингүн жовыг харж, тэнюн говийн ухаантан арвчаа хутгтыг харж, тэмүүжин атил эртний дорн дахныг харж, тэвдэлхийхэн үсэн буурлэрнийг хүндрэлтнийг хүүхэд үйтэй нь ойлгоно. Монгол тулхтны 100 эрхэм. Цаг ямагт сайн хүн, сайн нөхөр байг. Улсын хурлын гишүүн Гүндалаа танд би чамтай ахиж ам морихгүй гэж хэлсэн гэж үг байдаг. Энэ ямар учиртай үг юм бэ? Тий. Нэрээ нэг тэгж хэлсэн юм аа. Тэгээ бид нар ч нэг 2000-аас 2004 оны хооронд их хурлын гишүүн хамт байлаа шүү дээ. 8 онд ч байсан. 2 удаа хамт сонгогдсон. Тэгээ бид нар ч хаяа бас хурал дээр жоохон нэг үзэл бодол байр суурьнасаа болж бас хоорондоо сая үг зөрдөг. Тэгээ хоёулаас залуу. Тэгээ чинь 2006 онд санаж байна нөгөө хөвсгөл яваад нэг сургуультай. Тий. Тэгээ тэр үед би онцгой байдлын сайд байсан. Тэгээд тэр үед их хурлын дараагаар нэмдэрж дарга ажиллаж байсан. Тэгээ нэмдэр дарга дуудаал. За ингээ Гүндалаа гишүүн одоо ингээ сургуу болчлоо. Та онцгой байдлын сайдын хувьд одоо явж үүрэг гүйцэтгэж тэр хүнийг одоо олж ирээ. Та заавал амьдэр нь олж ирээ шүү тэр хүнийг. Гэт. Тэгээ би одоо онцгой байдлын сайд байсан. Үүрэг аваад засгийн газраас ч гэсэн. Тэгээд нислэг хийчихсэн. Тэгээ хөвсгөлд очиж нисч очиж хоёр нислэг дэрхтээ нисч очиж цаашаа нэг хөвсгөл далаагаад бүтэн тойроод тэгээ Гүндалаагаа олж авч ирсэн. Тэгээ Гүндалаа манаас тэрэнд их баярлсан юм шиг байна. Тэгээ надад хөрлөө би чамтай дахиж хизээч хэрэлдэхгүй. Чамд их баярлсан. Миний амь насны төлөө явсан гэж хэлсэн. Тэгээ тэрнээс хойш одоо битэр юусэн бодолцаагүй. Тэгээ бас өөр хүн байна гэж боддоо шүү дээ. Тий. Хэлсэн үгэндээ эзэн болж байвал ер нь ир хүн бас хэлсэн үгэндээ байна гэдэг чинь бол сайхан чанар шүү дээ. Монгол ир хүний чанар байхгүй юу? Хэлсэн үгэндээ эзэн болж. Эдсэн хоолндоо сав болно гэж нэг сайхан үг байдیں۔ Нэрээ одоо монгол ирчүүд тийм байх хэрэгтэй байгаа. Тийм ээ? Тэгж юм мэдээлэл гэж бас их аюултай юм аа тийм.
тэр ч одоо нэмд орж байгаа танд үүрэг болгож гүндалаага авраад ирээ гэсэн биш үү те. Ард түмэн бидний хувьд бол аврагдаж яах бол хоёр төр шүү дээ те. Тэгт талаас юм чинь ингээл тэгээ улс төрчнөр чинь бол тэгэл одоо үзэл бодол янз бүрийн юмнаас бол хоорондоо муудалцах, сайндалцах зүйл зөндөл гардыг шүү дээ. Гэхдээ би ойлгодтой улс төрийг үзэн ядалт болгож болохгүй байхгүй юу? Муудалцах, хэрэлдэх, санал зөрөлдөх ийм зүйл чи одоо ардсан орн тэр тусмаа парламент дотор бол байх ёстой зүйл шүү дээ. байнга л аливаа зүйлийг улс төрийн өнцгөөс харчих гад гэдэг нэг юм бий болох үгүй юу? Яг тийм ажил мэргэжлийн онцлогчтой бас. Гэхдээ тэр бол амьдралын үнэн биш шүү дээ. Ер нь зүгээр миний ойлгож байгаагаар амьдралыг үнэн бод байдлаар нь шинжилгээч байдлаар харах хэрэгтэй байна. Цаад нарийн шүтэлцээ, барилдлага, утга учирыг олж мөн чанарыг олж харж чадвал тэрэн дээр улс төрийн зөв шийдвэр гаргадаг байхгүй юу. Тэрнээс үүд шууд би одоо ардын нам ерхий нэрийн бичгийн дарга учраас тэр хүний ярьж байгааг бол энэ бол одоо манай намыг л муулж ийн гэдэг өнцгөөс би шууд харуул тэр алдаа. Би ардсан намынханд их сайн байд юм аа. Энэ дотор наттай хамт байсан нэг кабинетд зүтгэж явсан олон нөхдүүд бас байна. Тэрээр гар хөлөө хүлүүлж алтан амгаа зуусан нэгэн байгаагүйд нь олзуурхна. Та ер нь шуналтай хүн үү? Гэхдээ шунал гэдэг ч одоо ямар ч ойлголт юм дээ. 100 жил наслахгүй 1000 жилийн хөрөнгөөр юугаа хийх үү гэж үг байдаг. Зарим хүмүүсийг хараад ах чи одоо ер нь оож уцаатал нухраа гэсэн тийм бодолтой хүмүүс зөндөл байдаг юм шүү. Тэгэхээр миний хувьд бол нэг тийм бодол байдаг үү дээ. Маргаашийн монголчууд, өнөөдрийн монголчуудаа бол монгол хүн ямар хүн байгаасаа гэж боддог бол тэрнийг нэг ганцхан хөлбөрөөр хэлж өгөхгүй. Монгол хүн шиг хүн байгаасаа гэж бодож байна доо. Тэр дотоод сэтгэл нь тийм үү мөн чанар. Мөн чанар нь монгол хүн шиг хүн байгаасаа. Тийм монгол ойлгох. Тэр нэг хүний хүн болгох гэж нэг үг байдаг шүү дээ. Манай ээж аав нар ахмад дуудам нэрч. Хүнээр хүн хийн гэж. Эх орноо хайрлах сэтгэлтэй, хүнийг энэрж хайрлах сэтгэлтэй, тийм ээ. Тийм одоо монгол хүн байгаасаа. Хүмүүс их янз бүрийн сонирхлоороо юм хүм цуглуулдаг барьдаг байдаг шүү дээ. Хобби гээл хэлдэг. Танд тийм зүйл байдгүй? Одоо тэг хүүхд байхдаа сайхан марк цуглуулдаг байсан. Одоо бас нэг найз маань нэг марк цуглуулдаг байж байгаа. Тэгээд төрсөн өдрөөр нь найздаа өнгөрөөд дуусгацсан юм аа. Тэрэндээ аягүй харамсдаг шүү дээ. Тэрэндээ цуглуулсан юм аа? Маш их цуглуулсан юм. Миний амьдралдаа одоо хамгийн харамсдаг юм бол тэр байгаа. Тэгээд хамаагүй өнгөрчөөж үнд юм гэж болдгоо юм биш үү гэж ойлгож авсан шүү дээ. Хилээд авчих болтгүй юм уу одоо? Би нэг тийм юм аа. Өргөжтөөсөө цуглуулд юм аа. Цуглуулд юм уу те? Сайхан болж байгаа гэсэн. За. Нэг өдөр далайхуугаа нэг доор суудлаа сууж байгаа л бямдар даргаж явах явуулахгүй гэсэн. Дээрээ сонсоолох. Гэсэн аягүй хурдан бууж ирсэн юм. Дурак мөвтий хүн дээршлэхэд донжлоод байгаа. Чиний над дээ өсгөх чинь би болгоо хийчих. Далайхуу. Дээрээ би болгох. Тэгэхээр ер нь бол улс төрд бол хүнийг бэлтгэх ёстой байгаа маа. Нэг ялангуяа улс төрч болон удирдагч нарыг дэлхийн ертөнцийн нэг юм ярьдаг болсон байна шүү дээ. Удирдагч хүний нэг үзүүлэлт бол эрүүл мэндийн байдал болсон байна. Тийм учраас ер нь удирдагч болъё гэж бодож байгаа, удирдах ажил хийж байгаа бүх хүмүүсийн тодорхой хэмжээгээр спортоор хичээлж, адгийн наатал нь биеийн жингээ барьж, адгийн наатал нь бас зөв хооллож тийм ээ. Эрүүл одоо амьдрах ёстой байгаа юм л да. Одоо тэр шахалт хийж явах, хүчний тасалт хийж явах явцад хүн өөр юм боддог, өөр орон зайг олж авдаг байхгүй юу? Нэг өсөндөө стрессийг тайлж яана гэсэн. Энэ маш одоо сайн дасгал шүү дээ. Та цааны спортоор хэдэн жил хичээлж байгаа? Хүүхд тогтол болгодог байсан юм доо. Та дараа нь цэргийн сургуульд байхдаа бас бид нар чинь нэг цааны бэлтгэл, усны бэлтгэлгээд тусгай бэлтгэлүүд ордог. Хэрэн дээр бас жоохон бэлтгэл хийдэг байсан. Тэгээд ер нь ажил амьдралын гараанд орсноос хойш ер нь голголг бас нэлээд утсан байна. Сайхан ир хүн байгааг бол сэтгэлийн тэнхээтэй байхаас гадна биеийн тэнхээтэй одоо байх ёстой шүү дээ. Нэг өөрийгөө өргөд аваад явчих хэмжээний одоо бие алдартай байж аж бас том улс төр юмар юм шиг юм аа. Та гэртээ чанга дуурдгүй. Бас нэг хаяаны бас нэг ир хүн байна. Хоолоо засах юм тэр юм гарна шүү дээ. Тэр бол. Хүүхэд хүн. Гэтэ миний гэр бүл их харцсангүй их тайван орчин л доо. Тийм тайван гэр бүл байна. Чи одоо цэлэлөө хөөхөд одоо чи дурлж өгнө ажлын хажуугаар гэж асуултаа биш.
Гэхдээ ер нь хайр гэдэг юу юм бэ? Хайр дурлал гэдэг нь юу юм бэ? Яах гэж хосоор нь хэлэхээр эреми явдал болдог. Тэгээ аюутай зураг өлгөөс юм байна. Тэр хогны чин гэдэг үлээ. Гэж манай нэг аюут чинь цэмцээ яг башлаа. Аа нэрээ тийш та. Баасан дэшмэчсэн. Нүдэнэ шаснаа. Сагуу хөшөөр явна. Хайр гэхээр эхийн хайр, эцгийн хайр, ах дүүсийн хайр, анд нөхдийн хайр болдог юм бэ. Энийн хоорондох ялгаа гэж одоо юу вэ? Өөрөө дурлж юу? Илүү дурлж юу? Тэ. Илүү гэдэг асуугаад байна шүү. Тэ. Дурлал гэдэг хүн юм чи одоо хүнийг бас дуугууш болгодог. Зурлал гэдэг хүнийг зохиолч болгодог. Дурлал бол хүнийг дуучин болгодог. Тийм өвдөлттэй юм шиг байна шүү дээ. Энэ бол дурлал гэж би ойлгож байна. Дурал дарга болгодог. Дурлал дарга болохгүй хаа. Эхнэр маань Улаанбаатар хотод жирэмсэн. Ангаас уцаар ярих гэж нэгэл. За. Яваад очсон чинь манай нэг найз ярьж байна. Өшин болроо одоо ингээд өнөөдрийн онгоцоор очих чинь шүү. Чи одоо наад гэр орморноо сайхан цэвэрлээ. Агуучин хамтраа очино гэдэг гинт хэлж байгаа байхгүй. Тэгээ онгоц суухад 3-4 цагч бараг дутуу байсан үгүй. Тэгээ гэр оромч гэж те чагаас өрхөө өглөө усал гараа авчдаг тийм гэртэй байсан юм чи. Нэг хоёр зэрэг дагуулаад. За миний хоёр дэстэ миний гэрийг нэг сайхан цэвэрлээд уугаад. Уугаад цэвэрлээд ахих нь агуу ярих гэдэг. Тэгээ хоёр зэрэгээс ороод гэр орон цэвэрлээ. Тэнгүүтнээс нэг хоёр шиг ново таваар авчираад тэр үуч ново таваар гэх нэг сэтгүүл байлаа шүү. Тэгээ нөгөө хоёр зэрэгтэй за миний наатахаа сайхан хайчлаад гоё наачих заяа ингээд энэ тэр гоё зургнуудын тэгтээ нэг хүүхдийн зураг нагаад ирэхгүй шүү. Учиртай наагаараа гээд. Тэр хаштах энэ хэсэг бол галзуу хууга энэ хэсэгт чи наад халуун сэрэнийхээ зургийг наагаад энэ хэсэгт нь бол арай жоохон ондоо юмнууд ингээд наагаад чи наад гэрээ нэг сайхан тогтчуулах гэх. Тэгээ тэр зэрэг бас жоохон хотын зэрэг байсан юм аа. Тэгэл яг тэ нэг эхнийгээ тосч авахгүй. Аваад гэртээ ороод ясан чи нөгөө германуудаас янзын гоё болчихсон. Танигдахгүй болчихсон. Тарихтах аргагүй. Ханаараа дүүрэн зурагтай. Бараг өөрөө үзэж бас жоох юм. Тэгэл яг тэ тэгээ жижигхэн бай тэр чи бас нэг жоохон сэрүүхэн байсан юм аа. Тэгэл оройн сайхан эхнэр маань ирсэн юм чи одоо. Сайхан хоол хийн шүү дээ. Хотоос ирсэн хүн гэдэг чи одоо Нью-Йоркоос ирсэн юм шиг байлаа шүү дээ. Сайхан хоол хийжсэн чинь л гэрч нэг хална үсттэй. Хоолны уур гараал хоол хийдгүү гэрт чинь бууд чигнэл ингээд гоё болохоор ч тэгсэн чинь тас гээл юм дуурайд ахгүй. Тэгээ харсан чинь нөгөө жанхууд жагаад наац нөгөө зургнууч бүгдээрээ дээрээс ахуулаад хуулж өөрөө наас хэдэн зурагч бүгдээрээ хуулраа утсан. Тэгээ жинхэнэ үнэн төрхтэй ч гарч байгаа. Яаж амьдарч байсан. Монгол тулхтны 100 эрхэм. Тэр маань цэцэрлэгийн багш. Би боддог нэг бурхтуудтай ажилладаг хүн гэж. Тэрний ялхын тат чинь бүгдээр бурхад үздэг. Тийм ээ. Тэрэн дотор чинь ямар одоо мөнгө төрөг ярих биш тэд нар. Албан тушаал ярих биш. Айлын явгаа муулах биш. Тийм ээ. Тэр чинь хүүхдүүдийн амтны сэтгэл бол хамгийн ариун нандин зүйл байдаг. Тэгээ хорвоо хожим хүнийг арай ондоо болгодог байх л та. Тийм учраас би эхнэрийгээ бурхадтай ажилладаг хүн гэж нээлттэй өөрөө бас их баярлана. Тэр өдөржингөө бурхадтай ажиллаж байгаад ирж байгаа юмтай ч орой ажиллаад хараад очиод уулзах ч одоо сайхан одоо энергиг нөтөг гэдэм да. Та ер нь дуу аялах дуртай юу? Аялж явдаг дуу байвал та сайхан төрүүлж аялаад бит хоёр төрүүл яасан гэж бас бодож байна. Гал тар цуучаа дуулахгүй монгол хүн гэж бас байхгүй байх шүү, тийм ээ. Энэ улс төр урлагийнхан хоёрыг бас зарим хүмүүс их ялгадгүй юм шиг байна тийм. Тэр үүнийг тохиолцоо өнгөд адирж өгье. Манай нэг хурлын гишүүн төмөргөд гишүүн байсан да одоо өөрхий бурхандаа очсон. Тэгээ манай хүн Ленин музейн тэнцээс такси бариад таксин суугаад хотын төв рүү ордны тийшээ явсан юм байна л да. Тэгэл нэг жолооч нь хараад аргаа залгаад хараад явж яснаа. Би одоо таны нэг үдсэн хүн шиг таач нэр ингэ телевизэд ажилладаг билүү гэж тэгсэж байгаа. Тэгэхээр манай үгүй ш дахин жүжигчин штэ гэсэн чинь нэрээ тийштэй гэдэг. Тэгээд хэсэг явж байгаа өөрхий ордын хажууд чи ингэсээгөө зогсож юм нэ дүүгээ зогсоод бууга мөнгөө төлөөл буус чи нөгөө жолооч тэгс гэж. Хөөе хаа. Ингээд та ерөөсөө тийм хүний сэтгэл хоногсон дүр ерөөсөө бүтээгээгүй хүн биш үү? Самын дүр шиг бодоод самын дүр шиг ямар кино тоглолтоо тэгээ бодоод яваадсэн шүү. Тэгсэн чи далигаа тэгс гэж. Гэхдээ харин тийм ахын дандаа тослох төр тоглодог байна. А тийм бахаа гэж. Тэгээ явах гэж бат. Нэрэ. Одоо 40 гараад нас яваад эхлэхээр 60-аад оны дуу сайхан муу санагдд юм уу одоо ямар ч хэрэгтэй.
Тэгээ тэр нөгөө мясрынгаа хөгжмийн аян мясрынгаа өгсөн байдаг ш нөгөө итгэлийн дуу гэдэг тий. Сайхан дуу байдаг. Тэр чинь тий. Явсан зүгийг чинь ширтэ хэдэ би янагийн дуугаа хайлаа Жүүлийн зэсгийг сэргээсэн гэдэг үү? нөхөрлөдри явчлаванда хонгорны Жүүлийн зэсгийг сэргээсэн За энэ шинэ одон шиг. зүсэл борооны үе зүрэхний хайртай чамаага би зүдэлж явла хонгорны дуулаа зүдэлж явла хонгорны Ирсэн. Ам халуунтай сайхан яриа болсон бахаа гэдэгт итгэж байна. Ингээд энэ хүний ажилд төрдөн зүтгэх, түмэндэн зүтгэх их үйлсэд амжилт хүсье. Ямарваа нэгэн зоригтойгоор ураагүй гэдэг бүр дахин хэлмээр байна. Ягаад гэвэл юмыг үзсэн хүмүүс бол их олон талаас нь бодож олон талаас нь мушгиж гуйвуулах, магт цаашаах янз бүрээр эрхэлдэг учраас онц бүрэн эрхт үзэх танд үннийг тайлбарлан хэлэхэд бол ийм очиртай маа. Олон оныг холоос харж олон оныг монголчуудынхаа төлөө зориулж явахын сайхан нэрэл төвшүүлье. Их баярлалаа. баярлаа. Монгол улсын төлөө зүтгэе. Ихийг амлалгүй, ихийг хийхийг нь хүлээе.